Үзэомис амьдрал сайн гэж найдаа да яг бичлэг хийжсэн чинь харин тав тасарчлаа. Гэхдээ зүгээр за. За. Тэгэхээр энэ удаагийн ингээд нэг миний уншлага болохоор 1 сарын хамгийн сүүлийн уншлага шүү. Тэгээд 2 сараас ер нь би бас ингээд миний уншлагууд идэрч өгнө. Иймэрхүү юмнууд ер нь бол багасах бах. Яагад бол би програмын ажил руугаа ингээд анхаарал хандуулахаар болсон. Тэгээ надад угаасаа ингээ гой ингээ нэг юм хийх хэвээр нэг гой прожектод гараад ирсэн болохоор яалч үү тэгээ яг тэрийг л хий да тий. Гэтэ би ямар ч хэлсэн ингээ нэг юм хувийн уншлагууд бол хаяхгүй, YouTube-аас хаяхгүй тэгээ ямар ч хэлсэн нэг хөрхнөө хийжлээ. За ёо. Саа завалтгоо. За тэгэхээр энэ уншлага ингээ нэг ямар хүмүүст ингээ зориулсан байггүй л штэ тий. Хагас ухаа сингл нар буюу сингл мөртлөө тэгээ нэг хүнтэй ингээд нөгөө харилцчаа. Гэхдээ тэр хүн яг ингээ яах гэдэг юм мэддэхгүй нэг өдөж байгаа юм шиг нэг төвхтэй харилцаатай байгаа хүмүүст ингээд зориулсан ш. Тэрний ингээд нөгөө солиушн хэдүүлээ олцгоё. Тэгээд одоо сингл байгаа ч гэсэн нөгөө харилцаж байгаа хүн чинь нэг аятайхан хөөрх нэгэд байж ивэл бас нэг заавал ингэж таарад үзэх шаардлага байгаа ч юм уу ч юм уу тийм үсэ те. Тэгэхээр хамгийн ихний орд мэдээж боломжтой хонь. Тэ хоньны ордныхны тэр хайрын интерест яг ямар хуу ингээд нөгөө юу гэх бодолтой байна. Бас ямар хуу ингээд нөгөө мэдрэмжтэй байна гэдгийг хэдүүл ингээд нөгөө харцгаая. За ёо. За 8 зоос. Энэ үгээр юу илэрхийлж байгаа юм хэдүүл харцгаая л да хэд хэдүүд бодвол. Magician заа. Хэрэг та донд нэг иймэрхүү ингээд хэсэг бүлэг байгаа бол ялангуяа одоо жишээлбэл нэг юм YouTube-ээс ингээд fucking ингээд нэг specific үнэ ингээд одоо нэг одоо өөртөө дуудах тарин марин ч юм уу тийм мэдрэл муутай юм ашигласан байвал надад яг одоо зогсоогоор заа тий. Наа ч угаасаа ингээд нэг black magic болно окей. Хизээч битгий specific одоо нэг нэр заяа. Царай ямар нэгэн зүйлийг ингээд төсөөлөд манифест хийж аваа заяа. Зүгээр яг нэг юм энерги гэдэг утгаараа ч юм би ингээл нэг те ингээл хайртай очихыг бэлмэдлэн яг тэгээд нэг нааж болж байгаа болохоос нэг бата гэж наангуутай нэг те яг тэрнийхэн царай мараа зураг мураг ингээл шатааж батаал нэг тим ингээд spell work хийж байгаа хүмүүс байх юм бол шүү дээ яг одоо зогсоогоор заяа. Эсрэгээр яг таад ингээд нэг тиймхүү spell хийлгүүлж байгаа юм шиг мэдрэмж байвал заа. Яаж энийг мэдэрдэг байг үл шүү дээ. Тэг гинт ингээл пидэл нэг би чинь тохгүй болд шүү дээ. Тэгснэ ингээд нэг шаал ингээд нэг гаргийн нэг хүний бодолч ингээд гинт бодогдоол ингээд нэг санагдаад байх юм бол заяа. Наадхан дээр бас ингээд зөрүүлэх аргач их харамархан шүү дээ. Би тэр хүний нэр зөрүүрт буцаад өгч ш. Нөгөө үзэгч ингээд хазуулдаг байхгүй юу. Энийг угаасаа би YouTube бичлэг дээр нэг удаа амар нухацтай ярьж исэн. Тэгээд таад өөртөө хайгаад үзчихгүй дөө. Тийм. Нэг юу лээ за энэ манифест хийсэн ч илүү краша манифест хийсэн чинь нэг марцсан нэр өгсөн байсан юм аа. Тэгээ тэн дээр би угаасаа энэ талаар угаасаа дэлгэрэнгүй ярьсан ба та тэндээс үзчихгүй. За тэгэхээр ингээд нөгөө юу гэх таадын зарим нэг нь жинглүүрийн орттой ингээд нэг дийл хийж магадгүй. Бас олсоо ингээд юу гэх fellow хонь хилэн цааштай ингээд нэг юу гэх дийл хийж магадгүй байна. Яагаад вэ гэвэл штэ те энэ бол зүгээр л энерги шүү за. Шодрогосны үзэр ингээд нэг доошоо гарч ирээд emperor ингээд нэг доошоо гарч ирсэн. Тэгээд энэ дээрээс хэдүүлээ юуг ойлгож болох вэ гэвэл штэ те ингээд нэг энэ дийлэх тохиолдолд ямар хүмүүст ингээд гарч ирдэг вэ гэвэл одоо би хохирчлоо. Одоо жоохон хохирчийн майндсеттэй хүмүүс гарч ирдэг байхгүй. Жишээлбэл ингээд нөгөө дүнгиж ингээд хоёрч одоо нэг хээ юу вэ гэл нэг жоохон ингээд нэг болцож байгаа шүү дээ. За энэс дажгүй ч юм уу гэл те ингээд ойлголцож байгаа те. Гэхдээ ингээд нөгөө юу би ингээд одоо магадгүй би өнгөрсөн амьдралд амар их алдчихсан гэдэг ч юм уу те. Эсвэл нэг тэдэр намайг ингэж хийсэн болохоор би ийм мэдрэмжтэй. Одоо би дахиж ингээд хин нэгний хайрлаж чадахгүй яад бол би нэг хайртаглагаас айж яана гэдэг ч юм уу. Эсвэл нэг бүх хүчүүд адилхан гэдэг нэг мэдрэл муутай яриад байдаг хүмүүс өдөн штэ. Тиймэрхүү үний нэр энэ дээр бол шууд ингээд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад иймэрхүү ингээд нэг хүмүүс ингээд байдаг. Яагаад ингээд нэг чамтай ингээд харьцаж байгаа вэ гэвэл штэ те. Зүгээр л ингээд
бодоолойг гарч ирнэ гэдэг нь шүү дээ. Болзооны амьдрал нь фейлдэл тэгэл яах вэ тэгэл нэг хүн чинь айдаг гомдлоход гоё идэг шүү дээ те. Тэгмүтээ ингээд тархин яг ингэж ажилладаг заа юм хүмүүсийн тархин. Одоо чамд ингээд нэг юм амар өргөдүүлэх ингээд нэг тактиктай байна да те. Яа те ингээд би яг тэгж завж ирсэн ингэж завж ирсэн гингүүтээ ингээд нэг юм чамаа ингээд нэг юм одоо энэ бүхнийг чи шийдэх ухааны маягаар ингээд нэг чамтай харьцаж байгаа ингээд нэг илэрхийлэх байхгүй юу. Хэрэв та энийг ингээд анзаараад ингээд нэг мэдэрсэн байх юм бол шүү дээ. Тэнгүүтээ хатны аяр доошоо за энүүгээр хідүүл юу гэж ойлгож авах вэ гэвэл шүү дээ те. Та тэр нэг юм guilty мэдрэмж гэж байдаг да. Guilty байлгадаг одоо жишээлбэл яна би одоо энэ хүний төлөө хичээхгүй бол ингээд нэг жоохон тэг нэг юм болох нэ. Тэг нэг энэ хүний төлөө хичээхгүйснээр чи нэг жоо гинтэн шиг мэдрэмж аваад байх юм бол зүгээр юу яах вэ тэгээ шууд хаяа авчихгүй тий. Хиний өмнөөс ингээд guilty мэдрэмжтэй амьдрах вэ те. Тийм байна. Тэгэхээр ингээд нэг хэрвээ та хэдийн дунд ингээд нэг юм инфо одоо шалцсан маягийн ч юм уу ингээд нэг хүн байгаа бол шүү дээ. Тэр хүний ингээд засгаад ч юм уу тэр хүний ингээд нэг аврахаал инэрх гэдэг ингээд нэг шаардлага байхгүй баха. Яа дүүл шүү дээ. Чи хизээч хэнийг нэг засаж чаддгүй. Гэхдээ чи хин нэгний ингээд нэг импрув хийж чадна. Тэр хүн өөрөө хүссэн цагт те. Тийм байна да. Тэгээд зөвлөгөө авч өгье. Let's get some advice. Yep. Баатрын зов 6-гийн зов 2 ингээд комбинацаар ингээд нэг дээшээ доошоо гарч ирж байна. Хизээч чи ингээд нэг юм тогтвортой ингээд нэг foundation буюу суурь тавьж чадаагүй цагт ялангуяа тэр харилцаан дээр зөө. Одоо нэг юм хөө имзэг юм шиг ингээд яаж чамаа ингэж нэг өргөдүүлэх тактик ашиглаж ингээд өөр дөр ингээд явж байгаа хүмүүс байгаа штэ. Чамтай маш хурдан хугацаанд ерөөхдөө бол ингээд нэг relationship орохыг боддог байхгүй маш хурдан хугацаанд магадгүй like 7 хоногийн хугацаанд ч юм уу те магадгүй like 2-7 хоногийн хугацаанд ч юм уу те. Аль болох хурдан хугацаанд ингээд нэг шууд relationship ингээд орохыг хүсдэг. Нөгөөх нь болохоор бүр шал эсрэг зав. Бүр ингээд чамаа ингээд relationship-д оруулахчгүй гэтээ бас ингээд нэг бас холдогчгүй ингээд заваартаад ингээд байгаад байдаг байхгүй. Яг юм зоосны хоёр таашаа гарч ирж байгаа. Энэ болохоор ингээд нэг ерөөсөө тэр хүн өөртөө ашигтай байдлыг ингээд нэг илэрхийлэх гээд ч юм уу те. Одоо шилбэл ингээд нэг энэ ингээд хоньных надаас ингээд холдож чадахгүй яа гэвэл одоо миний арганд орсон гэсэн нэг юм мэдрэл муутай амар ингээд нэг байдаг байхгүй юу. Тэгээ чамтай ингээд нэг амар nice юм шиг харьцаж байгаа цаагаараа дандаа нэг юм өөр сонголтуудыг хайцсан явж идэм Тиймээс би чиний оронд байсан бол заяа. Яах вэ гэвэл шүү дээ тийм ингээд нэг аль болох ингээд нэг хөндлөнгөөс ажиллах байсан баха. За энэ үнэхээр ингээд юу гэх юм алттай шиг надтай харьцаад байна уу эсвэл хөөрхнөө гэдэг ингээд юу гэх юм надтай ингэж юу гэх юм genuine амар kind харилцааг илэрхийлээд байна. Тэгэх юм бол шүү дээ би ингээд нэг энэ хүнтэй бас хамтарч ажиллаж чадхаар байна уу буюу энэ хүн чамаагаас ингээд нэг тодорхой хэмжээр ойлгож байна. Тодорхой өндөр чинь хөдөлж чинь гэдгийг би лавд ингээд нэг чиний өмнө байсан бол ингээд анзаарах байсан. Тэр энэ хүн ингээд нэг чиний priority буюу тэр эренби чинь чиний амьдралыг чинь ингээд нэг хөвчлийг чинь чиний ингээд нэг юм сэтгэлийг чинь юм ингээд хүндлэхгүй ингээд нэг юм гэтээ бас нэг алхахтай шиг чи одоо нэг өмнөөс нь дандаа нэг аав ичгэн байх хэрэгтэй шиг мэдрэмж байнга алхахтай шиг аваад байх юм бол хайчихгүй юу. Тийм ээ. Тэр ингээд хоньны орд дуусчаа. Одоо үхрийн ордныхаа. Зя. Хэрвээ үхрийн ордныхын тийм сонирхож байгаа нэг тэр бодол болон мэдрэмжийг хэлбэлээ ингээд нанаа харьцаа яг ямар зорилготой ингээд чамтай харьцаад байна гэдгийг харьцаая. Тэр үхрийн ордныхын таад магадгүй хонь хилэн цоёртой харилцаж магадгүй. April ингээд нэг өглөө үзэр хоёр л гарч ирсэн байна major үзрөөс. Гэхдээ зүгээр за энэ бол зүгээр fucking energies. За. Хонь хилэн цоёр. Юу вэ гэвэл нь штэ те. Энэ хоёр харж байна уу? Сая яг хоньны ордныхтай яг ингээд төстэй ингээд нэг энерги байгаа байхгүй юу? Хэрвээ та энэ харилцаа ингээд юу гэх юм ингээд нэг намайг ерөөсө гацаагаад байна. Намайг ерөөсө чиглэлгүй болгоод байна. Тийм. Тэгээ ерөнхийдөө бол ингээд нэг болио гэж бодож ивэл яа болох хэрэгтэй байна.
Яагаад энийг ингээд нөө нэг хэлж байгаа вэ гэвэл ч тэ магадгүй тэр хүн let's say магадгүй тэр хүн аль хэзээ ингээд нөгөө нэг юу гэх юм гэр бүлтэй байх ах. Гэхдээ нөгөө нэг юу гэх юм зүгээр салцсан гэхдээ нөгөө нэг одоо нэг single mama ч юм уу single daddy гэдэг шиг ч юм уу те school ингээд нөгөө нэг яа. Гэхдээ ингээд нөгөө тэр шарахнаас амжирсан уу гэвэл миний ингээд нөгөө харж орол үгүй гэж бодож байна. Зүгээр ингээд нөгөө юу гэх юм чамтай ингээд харьцаж байгаа ч юм уу байгаа байдал нь болохоор зүгээр оргоос охинтой ч гэдэг ч юм уу тиймэрхүү утгаар те. Also бас зүгээр ингээд ер нь бол ингээд нөгөө юу гэх юм 95% I suspiciously заяа. Энэ хүн ингээд нөгөө ялчгүй өнгөрсөн ингээд нөгөө relationship-ээсээ хийгээгүй байна. Тийм зүгээр л одоо хамгийн амархан бөгөөд хамгийн мэдрэл муутай solution гэвэл basically хин нэгнээс салангуудаа өөр хин нэгэндээ шууд гүччихэд уулзчихдаг байхгүй юу. Тэгэхээр та хэд ингээд нөгөө юу гэх энэ хүн чи стил ингээд нөгөө юу гэх өнгөрсөн амьдралдаа хорогдцоо өөрөх ингээд нөгөө хийлий чадаагүй нэг жоох юм мэдрэл муутай юмнууд ингээд байх юм болно шүү дээ те. Мэдрэх юм болно шүү дээ те. Би л авдаг ингээд нөгөө юу гэх чиний оронд байсан бол fuck you явах байсан баха. Яагаад бэ гэвэл шүү дээ те. Тэр хүмүүс ер нь ийм хүмүүс ингэ байдаг. Хэдүүлээ ингэ ухаалаг ярьцгаа. Дурлал ягаас хор гэдэг гэж. Яагаад гэвэл чи өсөж өгч байгаа юм чинь. Өсөж өгч байгаа хүн чинь л ингээл нэг позицноос ингээд хоол авч идсэн ч гэсэн тэр нүрэл гоё амттай амтагддаг байхгүй юу. Тэгээ дараа нь гайгүй нэг цадгалан болж тэнгүүд гидсэн өвдөнгөд өө би яг юу гэдэж вэ гэдэг шиг байхгүй юу. Тэгэхээр ингээд юу вэ гэвэл ингээд нэг яалтчгүй одоо ингээд нэг энэ хүн ингээд нэг чамтай ингээд байлаа гэж бодъё за. Магадгүй 3 сарын дараа гэхэд гинт ингээд нэг гин чамаас өөдөж магадгүй хандлагатай байгаа даа байхгүй юу. Тиймээс ингээд нэг хэрвээ би чиний оронд байсан бол ч гэдэг make sure заяа. Энэ хүн ингээд нэг өөрийгөө нээхсэн юм уу? Энэ яг үнэхээр надтай ингээд нэг яг хоньны ортой төстэй kind ингээд genuine ингээд харилцахыг хүсэж байна уу? Эсвэл зүгээр ингээд нэг intimacy боёо зөвхөн sex хийгээл тэгэл нэг situation shift байгаад ангаагаад байхыг хүсэж байна гэдэг чинь би бол анзаарах байсан баха. Тэ. За энэ дээр бас зөвлөгөөг нь авч өгье дөө үгүй. Би шаардлагатай гэж бодсон тохиол зөвлөгөө авч байгаа шүү. Шаардлагагүй гэж бодсон тохиол за хайчих гээл. Үргэлж та хоёр нэг зогсоол дээр зогсож байгаа гэдгээ ингээд нэг анзаарах хэрэгтэй байхгүй юу? Нэг зогсоол нь ямар зогсоол вэ гэсэн үг байвал шүү дээ, тэ. Ингээд нэсэг та хоёрын нэг юм харилцааны чиг шугам гэж яддаг шүү дээ. Одоо ер нь бол хоёулаа юу болж ийнэ гэдгийг л ер нь ярих байгаа байхгүй юу? Хоёулаа нь хөшөө урттаа жоох ингээд хамтдаа байж хүмүүс үү, тэ. Нэг гоё officially болох уу гэдэг ч юм уу. Тэгэж ингэж нэг шугамд ингээд оруулахгүй болно шүү дээ, тэ. Наадахнаасаа болоод ингээд нэг амар депрессив байдалтай болно гэж яриад байгаа байхгүй юу энэ үзэр дээр. Тэгээ угаасаа ингээд нэг шугам дээр орно гэдэг чинь амар чухал заа. Хоёулаа ингээд энэ харилцааны төлөө хичээцгээ. Тэгэхгүй ингээд хатны зоос боолны зоос хоёр зэрэгцээ гарч ирнэ гэдэг нь шүү дээ. Энэ хоёр угаасаа зэрэгцээд ингээд нуруугаа харуулсан ингээд байрал дээр үж байгааз бас юу гэж ойлгох вэ гэвэл шүү дээ. Би энэ харилцааны төлөө амар ихийг өгсөн. Гэтэ энэ юусоо зүрлээ юу ч өгөөгүй гэдэг нэг мэдрэл мата хэрүүл болох гэдэг байгаа байхгүй юу? Тиймээс ингээд нэг энэ харилцааны төлөө хоёулаа хамт хичээж байгаа зү. Чи ер нь юм урт хугацааны харилцаанд бэлэн бидтэй гэдэг ярих шаардлага гарч ирсэн байна. Хэрвээ нөгөө чинь бэлэн бишээ гэвэл ч тэ хэрэлдэж мэрэлдээд зодолтоодынхын тэгэл зүгээр шууд ингээ хайчихгүй юу. Биш. За тэгэхээр ихрийн ордыг ярьцгаа хэдүүлээ. Ихрийн ордны хайр интерест. Тэр хүнийх нь ингээд нэг бодол болон мэдрэмжийг хэлүүлээ ингээд харцгаая. Та хэдийн зарим нэг нэлхийтэй харьцаж иж магадгүй юм байна. За яагаад? Яа. Charlotte гэж байгаа зэн доор ингээд хар цагаан ингээд нэг одоо муур шиг юм байна уу да. Одоо энэ Египтийн юу гэдэг үлээ нэг фараоны нэг кейс эдэн штэ. Тэгээ юу вэ гэвэл штэ те мэлхий ордны энэ нь болохоор өөртөө ингэж байдаг гэдэг. Мэлхий ч юу нь бол ингээд хамгийн баланс ингээд сахдаг ч юм уу. Одоо инг янг гэж байдаг штэ арга барил яг тиймэрхүү нэг символтой орчууд те. Тэр нь бол ямар нэгэн зүйлийг яг байгаагаар нь хүлээж авах буюу байгаа мэдрэлээр нь бас байгаа гоёор нь хүлээж авах гэдэг л нэг харах ухаантай байхгүй юу? Нөгөө мань хүмүүс болохоор ингээд нэг
амар сонирхолтойгоор бодоод байна л да ингээд 50% амар чамайг гайгүй гэж бодож чинь 50% чамайг амар мэдрэл муутай гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ энэ нөөроос амар сонирхолтой. За та ч өөртөө ихэр болохоор нэг 50 50 штэ ядчих яхна. Тийм байна. Тэгээд энийг одоо хэдүүлээ ойлгоцгооход юу вэ гэвэл штэ те. Мань хүн болохоор чамтай яа хамт байхад бол яагаад болохгүй гэж амар хөвгчлөлтэй байдаг. Та хоёр амар гоё ингээд нэг тайван байж чаддаг гэсэн ингээд нэг мэдрэмжтэй мөртлөө нөгөө 50% нь юу гэж бодоод байгаа бол гэхдээ бас энэ хүмүүс наавгаас нэг юм манипуляц болж магадгүй байхаа гэсэн айдастай байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн бит хоёр юу нь бол хамттай байх юм бол зориггүй байна гэдэг ч юм уу те. Нэг тийм сонин ингээд нэг айц бодолтой байна л да. Тэгэхээр дийлэх тохиолдолд ийм хүмүүс яг яадаг вэ гэвэл штэ те. Эргэлцээр байгаа шийдэлгүй болонгоо дээр нь л дийлэх тохиол салдаг байхгүй юу? Тиймээс ингээд юу гэх энэ хүн яагаад ингэж мэдрэх болов уу гэдгийг та өөртөө нэг ухаж олох хэрэгтэй хаа төшөөлөл 50% нь чамтай байхдаа амар гоё байгаа. Тэгэхээр 50% нь л наа чамд итгэж өгөхгүй байгаа даа да. Дийлэх тохиолдолд юу вэ гэвэл 3 аяга буюу нэг найзууд нь ч юм уу нэг токсик найзууд ч юм уу эсвэл нэг мэдрэл муутай хөрөллөөд штэ. Тиймэрхүү хүмүүсийн ингээд нэг ятгалгаа ингээд нэг бас орж ирсэн байх хандлагатай юм байна. За амтлцсан юу вэ? Зөвлөгөө авч өгье. Яалтчгүй ингээд нэг таад өөртөө ч гэсэн ер нь бол ингээд нэг шийдвэр гаргах цаг болсон байна. Хэрвээ ингээд нэг таад ингээд харьцаад ингээд нэг сар 2 сар ингээд болж байгаа бол ялчгүй яриад нэг үзчихгүй те. Хоёлоо ч өгшө хаашаа явж байгаа л гэдэг ч юм уу те. Тэгээ гол нь ингээд нэг ярихдаа ямар хуу хүлээлттэй үедээ ярих вэ гэвэл ч те. Энэ хоёр доошоо гарч ирсэн гэхдээ ямар хуу хүлээлттэйгээр ингээд нэг ярих вэ гэвэл одоо situationship айл бол хорохгүй байх гэдэг утгаараа явах хэрэгтэй байхгүй эсвэл sex with the benefits гэдэг утгаараа ч юм уу те. Тэгээ ерөөхдөө бол ингээд нэг хоёр талтай ингээд яг нэгэнтэйг яг ойлголцож чадж байгаа үстэй гэдгийг л ингээд make sure хийж ингээд нэг эцсийн шийдвэрээ гаргах цаг болсон байна. Тэгээ угаасаа бүр ингээд нэг бүр бодоод үзээ л та. Таад ингээд нэг эргэлз чинь за эхний яг эргэлзээ бол хэрэгтэй хүнд. Гэхдээ эргэлзээ ингээд сар үргэлжлэн 2 сар үргэлжлэн 3 4 5 6 цаашаа жил 2 жил ингээд үргэлжлэн те. Ингээл яваалах юм бол ингээл яваад байдээ шүү гэдгийг анхаараарай. Тиймээс ингээд нэг энэ хүнтэй итгээд ингээд энэ үнтэй айтайхан бай гэж бодчихвол яагаад ярьж болохгүй гэж. Тэгээ ингээд нэг магадгүй таад өөртөө бас ингээд юу гэх нөгөө чинь чамд амар дуртай чамтай амар гоё байгаад байгаа байхад магадгүй таад өөртөө энэ хүнд ингээд нэг дургуурч юм шиг эсвэл нэг ховтмоор байвал штэ те. Бас яагаад хүний цагийг үрээд ингээд сууна гэж те. Тэгэхээр үргэлж ингээд нэг хэрвээ хоёр талдаа үнэхээр окей гэдгийг л ингээд нэг тийшээ шийдлэх хэрэгтэй байхгүй. Одоо нэг хоёр талдаа хамт байгаад окей хоёул амар гоё явчих болно гэдэг шийдэл ярих юм уу? Үгүй гэж ярих юм бол за үгүй шүү дээ те. Яа заавал ингээд нэг хүний цагийг өргөн байж байх шаардлагатай гэж. Одоо Мельхиорт. Мельхиортны тэр хайрын интересting хэдүүлээ ингээд нэг харцгаая. Сонирхож байгаа юм чинь ингээд нэг яг чамдлуу яг ямар хөө бодолтой ямар хөө зорилготой байгаад яг л харцгаая. Тэгэхээр та хэдийн зарим нэг ингээд арслан жинлүүртэй ингээд нэг дийл хийж иж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр л нэг энержи те. За тэгэхээр хүч чадлын өдөр шодрог өстэй хамт ингээд гарч ирээд тэгээд ингээд нэг 4-ийн ингээд нэг элд 3-ын зоостой ингээд нэг бөөндө гарч ирлээ. Тэгэхээр мань хүн бол өөрийгөө ингээд нэг чамтай харилцахдаа бол ингэж л бодж лээ л да. Би энэ харилцаан дээр хангалттай сайн хийсэн шүү гэж яриад байгаа байхгүй. Хангалттай сайн хийсэн би энэ харилцааг авч явах гэж ингээд нэг гоё оролцсон бас ингээд нэг хангалттай бас ингээд нэг учир зүг болохгүй л ингээд хамтарч ажиллах гэдэг ингээд нэг хичээж байгаа.
Тэгээ ингээ ер нь чиний ай таалыг олох гэж үзэн гэж ярьж байна. Гэхдээ нөгөө талаас болохоор чи тгээгүй гэж бас ингээ яриад байгаа байхгүй. Хатны хэл доошо импресс ингээ доошо. Юу гэвэл ч тэ чи ингээ нөгөө нэг тийм надтай хэл хамаа олцохгүй ч юм уу эсвэл чи жоохон суух шаагаад байна гэдэг ч юм уу. Яг тийм утгаар ингээ нөгөө нэг чамаа бодож байна. Сонирхолтой л юм те. Үнэхээр ингээ нөгөө тийм байсан бол одоо тэгэл таад маань одоо тэг юу expect хийж байгаа юм те. Гэхдээ ерөнхийдөө бол ингэж л ингээд нөгөө нэг ярьжлаа л да. Ботом үзэр дээр болохоор хатны ингээд нөгөө нэг саваа гарч ирсэн. Тэргүүний саваатай, 9-ийн саваатай. Ерөнхийдөө бол ингээд нөгөө мань хүн бол ингээд нөгөө нэг чамтай харьцах одоо нөгөө сонирхол гэж яддаг шүү дээ. Тэрийг алдаагүй байна. Гол асуудал нь юу гэвэл чамаа хизээ ингэж нөгөө өөрийгөө нээх юм бэ л гэдгийг ер нь ингээд нөгөө нэг тагнаад ч юм уу катнолдаад ингээд байгаад байгаа байхгүй юу? Ойр тэгтээ хөргийн нөгөө танай мөлхийн ордныхаа чинь нэрээ өнгөрсөн жил чингээл нөх хөрхийн хайр дээр савуулсан шүү нэрээ. Тийм. Одоо тэг аргагүй хөө тэгээд одоо өнгөрсөн жил чингээл нөгөө хайр дээр ингээ маасаар өшөглөлцөн ч одоо нэг хүн тэтгэж өгдөг ч юм уу те. Юм байгаахаа ялтчихоо. За тэгэхээр таад зориулсан зөвлөгөөг ингээд нөгөө нэг авч өгөхөд. Энэ бол яг хоёр хуваагдсан заяа. Хоёр бүлэгт ингээ хувааж ярихаас өөр аргагүй. Яаж энийг ойлгох вэ гэвэл тэ хэрэг таад үнэхээр энэ хүнд итгэж өгөхгүй байгаа бол заяа. За юмыг яаж мэдэх вэ гэдэг ч юм уу те. Яагаад энэ баачка ингээд нэг байгаад байна гэдэг ч юм уу те. Ялангуяа штэ те харилцааг маш хурдтай ингээд нэг юм одоо intimacy рүү оруулах гэж хичээсэн гэдэг ч юм уу те. Харилцааг маш хурдтай ингэж нэг ингэж хүмүүс ингээ байх юм бол яа ер нь итгээ дэмэл энерги л байна л да. Яагаад гэвэл ингээд нэг чамтай ерөөсөө ингээд нэг юм хүчтэй ингээд нэг гайхашгүй ингээд фаундейшн гэж байдаг шүү дээ. Тэрийг барих өсөхгүй байхгүй. Зүгээр л нэг юм 100-100 шиг нэг ганцаар хэд хэдэн удаагийн нэг хөвгөлтэй ингээд нэг intimacy the acts itself ингээд нэг хийгээл дуусгая л гэсэн л бодолтой одоо байхгүй тиймээс. Гэтэ таад өөрсдөө ч гэсэн тийм байвал тэгэл одоо тэгэл болохгүй байхгүй шүү дээ. Тэгэл өөрсдөө очрол болчихгүй юу. Тийм дараагийн энержитик ингээд нэг шитээ өөртөө хандл хийж чадна гэж бодож байвал те. Нөгөө бүлэг ингээд нэг мэлхийн ордныхан байх юм бол шүү дээ те. Энэ хүн яалтчгүй ингээд нэг чамтай ингээд урт хугацаа харж байна гэдгийг ингээд нэг анзаарсан бүлэг нь байх юм бол дотроо айгуу сайн бодож тунгаагаарэ. Бодож тунгаагаарэ. Юу вэ гэвэл шүү дээ те ингээд нэг заримдаа ингээд нэг бид нар ингээд нүдэн анаад хүнд итгэж сурч хэрэгтэй байдаг шүү дээ те. Гэлээ гэхдээ ингээд гол нь хариуцлагыг бид нар өөртөө л хүлээх хэрэгтэй байхгүй юу? Одоо шилбэл тэр хүн итгэсэн тэр хүнд одоо итгэлээ гэж боддог. Гэтэ тэр хүн итгэлийг ч алдаад дараа жил чамаас савлаа гэж боддог. Гэсэн ч гэсэн зүгээр шүү дээ. Гол нь ингээд нөгөө юу гэх чи өөрийгөө яаж хийж чадхаа мэдж байгаа цаг. Чи өөрийгөө яаж ингээд ухаалаг байлгаж чадхаа мэдж байгаа цагт яагаад энэ харилцаа ингээд нөгөө нэг юу гэх эхлүүлэхээ сайн гэж. Тэр юу вэ гэвэл штэ те мэлхийн орд яг хоёр л хуваагдаж байна. Нэг нь болохоор яг чамтай урт хугацааны commitment харилцааны төлөө ингээд нэг юм хандж байгаа бол нөгөө хэсэг нь болохоор за жоохон нэг ингэж байгаа дуусгач гэдэг л хандлагатай байхгүй. Тэгэхээр алиг нь чи аль нөхцөл байдал дээр байна гэдэг чи өөрөө сонгол шийдвэрээ гаргаарай. Эцсийн шийдвэр бол үргэлж таадын гарт. За. Манай боржгор өстэй хөвсгөр боржгор өстэй арслангийн ордныхны хайрын интерест. Чамд ер нь интерест ингээ байна уу гэдгийг хэдүүл ингээ нэг харцгаая. Чам ер нь хэр сонирхож байна те. Долоогийн сава. Зя. Та дээр бол яг мейжер хүзэр бол яг гарч ирсэнгүү. Хүш ихтэй. Хүш яг та тийм ингээд нөө сонирхоод
Ер нь та ер нь хүн сонирхоод байгаа мó үгүй мөө гэлээ. Ямар ч юм энэ дагаа коллектив ингээ аавра дээр болохоор ингээ нэг юм харьцаж байгаа хүн байхгүй арслангийн ордных л байгаад шиг байгаа байхгүй юу тий. Юу энэ түүч байхгүй, цайны сүүч байхгүй гэдэг шиг тий. Тэгэхээр энэ арслан энэ ингээ нэг юм ридингийг үзэж байгаа ялангуяа энэ сарын энэ өдрийн ридингийг үзэж байгаа арслангийн ордныхан байгаа юм бол хухаа сингл ингээ нэг арслангийнхан дийлэх тохиолдол дээр байгаад байгаа байхгүй юу. Ерөөд бол ингээ нэг юу гэж ингээ би ярьж байгаа байг үл шүү дээ тий. 5-ын зоос ингээ нэг гарч ирж байна. Энэ ерөөд бол ингээ нэг хатуу хөтөтэй ингээ нэг нүүр тулж байгаа ер нь өвөлстэй хүн болгон хосороо тий зарим нэг ингээ нэг ордных нь машинтай сайн ахтай байх жишээний ч юм уу тий. Зарим нэг нь машингүй ч гэсэн ингээ нэг гадаа ингээ нэг хоёулаа гэтээ чи ганцаараа ийм гарчлангийнхан байгаад байгаа шиг байна. Зүгээр шүү дээ тий хайдаас угаасаа ямар ч ингээд гэтээ энэ яалчгүй ингээд нэг яг хухаа сингл арслангийнхан яг өнөөдрийн энэ коллектив аавра дээр яалчгүй доминант болоод ирсэн байгаа гэж ял харж байна. Гэтээ яг хаа зөвлөгөө авцгаа заа хэдүүлээ. Магадгүй арслангийнхан 2 сард болцож эхлэх юм болоо яах юм бол үсэ. Нэгт мейжер хүзрэг үзээ хоёрт ерөөдөө ингээд ямар ч ингээ харилцаа ч юм ямар ч интеншн гэдэг ингээд нэг ойлголт одоо нэг мэдрэмж надад орж ирэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яалчгүй ингээд нэг 10 тохиолдлын 8 арслан ч юм 10 тохиолдлын 9 арслан болохоор яалтчгүй нэг юу л их шиг л байна тий. Нэг юм хоо гэшээс. Скот хэрч байгаа тэ ямар ч асуудалгүй байгаа хөө бас. Хүн бас. Зөвлөгөө авч гээ. Хэрэг энэ дунд штэ те ингээд нэг шинэ хайртай очих юмсан амьдралаа нэг гоё болох юмсоо гэж ингээд бодож байгаа арслангийн ордныхан байх юм бол штэ те нэг зүйлийг анхаар. Юу хүсэж байгаа жоохон болгоомжтой үсээрээ. Юу вэ гэвэл штэ те нэгт ингээд нэг тийм яг чи нэг хуучны сайкл буюу хууч одоо цикл гэж байдаг штэ одоо нэг шархалсан зүрхтэй цикл гэдэг шиг. Тэгээ яг тиймэрхүү циклэд давтаж магадгүй байгаа даахгүй юу. Тиймээс ингээд би та хэд ингэж зөвлөе заяа. Битгий яар аваатай ч юм уу хүртэ болох гэж битгий яар. Зүгээр ингээд нэг юу гин энэ харж байна уу? Энэ хаан болохоор нүдэн анц ингээд хөдөлгөөхөд бэлэн байгаад байгаа зүтэй. 50 бай заа. Тэгвэл энэ хатныг харж байна уу? Яа ингээд чамлуу ингээд нэг жоо ирэмж байгаа юм шиг те. Хей хүрээд ирэж аашаас намайг найраач яг тэр үеийг жоо хүлээчихгүй тий. Тэгээд ер нь бол basically ингээд хухагийн сингл байгаад жоохон чийл 50 гоё яжгаал гэж хэлээлээ л да. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэвэл та яалтчгүй 4-ийн саваа хаалт доошоо буюу юунерс таадын хаалхыг хаацсан. Тэгээд ингээд энерги чинь цэвэрлж өгөөд байгаа хгүй өмнөөс чинь юу гэвэл одоо fuck boy energies ингээд нэг юм таадаас холдуулдаг ч юм уу fuck одоо slot energies ингээд нэг юм таадаас ингээд холдуулж байгаа хгүй. Тэгээд actually ингээд нэг хөрхөн гэр бүл ингээ болчих юм даа ажиг хөөрхөн энергийг л ингээ нэг юм хүмүүстэй холбуулах гал таадын өмнөөс ингээ ажлыг хийж өгдөг гэл ойлгочихгүй юу. Аха. Тэгээ дараа сараас ер нь бол болчих واخ заа. Тий. Дараа сард уулзцаа. Cheers арслангийнхаа. За. Охны орт. Хухаа сингл охны ордныхны хайрын ингээд нэг сонирхолтой. Тэр хүн чинь сонирхоод байгаа ингээд нэг үнцэнэстэй те ер нь яг ямар хуу ингээд нэг мэдрэмжтэй ямар хуу ингээд интеншн буюу цаад зоригтой байна гэдэг хэлээ. Тэгээд манай харцгаа. Хэрвээ энэ донд штэ тэр нэг юу гэх I don't chase I attract гэж ярьдаг ингээ охины ордныхан байх юм бол за нэг юм одоо би л нэг юм хөөрхнөө ингээ нэг хийгээд ер нь хүн болгоно ер нь хөөрхнөө гэл те ер нь намайг гуух хэвээр мастай гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү ингээ охины ордныхан байх юм бол ингээ нэг чамаа гуухгүй гэж гарч ирж байна. Тэ юу вэ гэвэл штэ те
Нөгөө чинь чамааг болохоор ингээ ерөөхдөө бол ингээ нэг ажил дээрээ ч юм уу эсвэл нэг өөр хүрээл дээрээ нэг харьцдаг хүнтэй байж иж магадгүй бах гэж одоод нь ерөөхдөө бол ингээ чамаас амар дефенс өндөртэй одоо байхгүй юу. Юми яддгийг баачка ингээ нэг ажил дээрээ өөр хүнтэй ингээ харьцаж магадгүй тэгснээ ингээ давцгаа чи надаас ингээ гойлох гана гэдэг ч юм уу тий. Тэгсэн нэг юм байгаад байгаа ч тий. Энийг яах гэдэг нэг ч юм уу. Яа, тиймэрхүү бодолтой. Тэгээд угаасаа ингээ бүр болохгүй бол ингээ нэг хаалгаа хаагаад ерөөхдөө л амьдралаа шинээр эхэлсэн чи яах вэ гэсэн ингээд нэг байдалтай байгаа байхгүй юу. Тэгээ угаасаа ингээд нэг юу тийм чамлуу ингээл нэг юм одоо юу байгаа л одоо хэй гэж мэйл те. Намайг сонирхооч ингээд нэг юм би чиний ингээд нэг яг тэггүй нэг одоо нэг одоо сүүлийн үед нэг генерашн Z хүүхдүүд яриад байгаа нэг слэв үгүүд өгдөө штэ. Яг тэр ингээд үгийг ашиглаад ингээд нэг юм чамаа ингээд нэг найр тавиал ингэсэн юм бол алга заа яад үл ингээд нэг чамаа зүгээр энэ охин яалтчгүй л ингээд fucking ажлын байран дээрээ ч юм уу скол ингээд нэг юм гадуур нэг өөр хүрэл дээр нэг харьцдаг баачгаа айжлагаах те. Дабл стандарттай хүнтэй би харьцахгүй гэж бодоол ер нь бол чамаас ингээд нэг хойшоо татсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ болохоор нэг тийм би ингээд нэг амар хөөрхөн тий хүмүүс ингээ минераас гүөх хэрэгтэй гэдэг нэг юм одоо оюуны коэффициент багтай I don't chase I attract гэдэг гэхдээ ингээд нэг тиймэрхүү охиныг бод хурдныханд ингээд нэг зориулсан юм шиг байна. Let's see тэдэр ер нь цаашаа үйлдэл хийх үү гэдэг хэдүүлээ зөвшөө харчээ за. Тэгээ энэ дээр ер нь зөвлөгөөнөөс илүүтэйгээр зөв үйлдэлийг л харчээ л та. Цаашаа яг юу төлөвлөөд яг яах вэ гэдгийг харч. Яа. Хэрэг таад штэ тэ ингээд нэг сонирхож ирсэн ингээ хүн чинь чантай ингээд нэг ярилцаа чамлуу ингээд нэг холбоо тогтооно гэдэг хүлээлттэй байх юм бол яа наад хүлээлт чинь байна шүү. Болж. За тэгэхээр одоо нэг тэр хүний үйлдэл нь болохоор ингэж байгаа заа. Хааны аяр ингээд нэг доошоо гарч ирж байгаа. Тэргүүний саваа доошоо, тэргүүний элд ингээд доошоо. Хүч чадлын үзэр доошоо, тэгснээр зодоонч үзэр дээшээ заа. За. Энэ бүх мэдэл муутай комбинац ингээд ойлголтоос ингээд нэг тэр хүний ингээд үйлдэлийг ойлгож болно. За яаж вэ гэвэл одоо жишээлбэл чи намайг ингээд юу гэх юм шийдэлгүй болоход хүргэсэн гэдэг комплейн одоо чамд ингээд хэлэх гээд байдаг ч юм уу те. Сквал ингээд нэг юу байдэн штэ ингээд ер нь бол ингээд юу гэх юм чамлуу ингээд амар гомдлохгүй л байна л да тий. Чи ингээд нэг өөрөө амар хаалттай байдаг үстэй гэдэг ч юм уу те. Ер нь нэг тиймэрхүү байдлаар те ер нь бол яагаад ч юм мэдэхгүй ингээд нэг чи нэг шарыг нь гоцоцсон ч юм уу яасан ч юм аа тэг нэг юм чамтай нэг жоохон бифтэй болмоор ингээд нэг байгаа юм шиг өдрөд гарч ирсэн байгаа байхгүй 5-ын саваа темперенс ингээд доошоо байгаа байхгүй юм. Тэгснээ ингээд юу гэх юм одоо нэг чамд ингээд хайртай болоо гэхээр ингээд энэ дэр ерөөсө хариу үзэр гарч ирсэнгөө. Тэгснээ чамд ингээд дургуун болоо гэхээр энэ дэр ерөөсө нэг амар үзээ ядаж мадаал нэг юм зодолтын модалтай энэ тэр гэхээс илүүтэйгээр яг бүр нэг голоос үзээ яддаал өндөрлөөс зайлуулсан байл гэсэн ингээд нүг хүзрөөсөөс гарч ирсэнгөө. Тэгэхээр би энэ хүний үйлдэлийг болохоор би ингэж одоо хэлээ. Ямар ч шийдэлгүй үйлдэл хийх нэ, ямар ч шийдэл байхгүй, ямар ч одоо нэг юм alright хоёлаа ийм нөхцөлөд л орсон бол одоо хоёлаа нөхцөлөд ингээд нэг шийдэж мэдчихээг ингээд гоё урагшаа давчдаг да тийм хүзрөөс гарч ирсэнгөө зүгээр л харилцаа яг нэг ийм байдалтай л ингээд байлахыг хүсэж байгаа байхгүй. Яг яах гээд байгаа мэдэгддэггүй нэг юм санаа харилцаа байдаг ч тийм. Тэгэхээр хэрэг би чиний оронд байсан бол ер нь жоохон зайгаа барих байсан байгаа. Тий ер нь жоохон зайгаа барайл. Тэ өөрөө очир болчихгүй лөө. Тэг намайг юу гэж ойлгоно чи ер нь цаашаа яа нөө энэ надад хамаагүй би ер нь тэгэл одоо баундрыгаа тавья гээл амьдралаа бодол хөрхнө гэж явж байгаа байсан баха. Тий ямар шийдэл гарч ирэхгүй байхгүй эндээс. Тий тэгээд тэгснээ гол нь шийдлийг чамаар гаргуулах гэдэг байхгүй юу. Гэтэ чамаар ямар шийдэл гаргуулсан ч яагаад ч юм мэдгүй ингээд нэг тэр шийдвэртэй чамтай өрсөлдөнд нь одоо нэг эсэргүүцнэ гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэр ч бас тэнийг байгаа зү тий. Тэгэхээр энэ жижиг мэдээллийг ашиглаад та яана өнөө өөртөө шийдээрэй за. Alright. Жинлэр орд. Жинлэр ордны хайрын интерест яг ямар хөө ингээд нэг байна вэ гэж ярьцгаая. Та эдийн зарим нэг юм мэлхийтэй ингээд нэг дийл хийж магадгүй байна.
also бас хонь ярд гарч ирж байна. Энэ ихтэй маш цөөхөн бүлэгт ингээ хамаарж байгаа шүү. За 7 гээл ингээ нэг 10-ийн одоо нэг зоос ингээ гарч ирж маш цөөхөн бүлэг шүү. За хэрэг таад штэ те юмыг ажтгүй энэ нэг цаагаар амьдралтай байж магадгүй бахта гэс нэг жоохон хар төрсөн бол заяа. Наач яалчгүй хардах хэвээр хараа байхгүй тий. Ер нь аудит оруулаарай. Why not? Аудит хийгээд бол болохоор ингээл нөө харилцаа. Тэгээ цаагаар ингээд нэг юу гэм. Тэ нэг яг нэг нууц гэрбэл гэж яддаг шүү дээ тий одоо. Ер нь бол basically чи яг өөрийгөө ингээд нөө яа навстай би яг хүний нууц амраг болчих үү гэдэг айцтай байгаа бол шүү дээ. Яалчгүй наачаал яг хардах хэвээр кейс байгаа байхгүй юу? Emperor ингээд нэг доошоо гарч ирж байгаа. Энэ usually яг иймэрхүү энерги илэрхийлдэг. Гаднаа ингээд нэг external world би бүр амар masculine beast амьдралыг авч явж байна. Nature гэдэг нэг юм энерги мөртлөө яг ингээд нэг цаагуур болохоор штэ тэ нэг жоохон мэдрэл мотай ч юм уу эсвэл нэг жоохон аригчин ч юм уу те оройч нэг агуулгатай нэг төс хилцэгчдэг энерги байхгүй юу тий. Тэгэхээр ингээд яалчгүй ингээд нэг жоохон юмыг яждгүй гэж бодож байгаа ингээд энэ хүн байх юм бол заяа тий. Таад штэ тэр хүнээс жоохон аваа тэгээрээ яадгүй гэвэл штэ энэ хүн ингээд нэг юу гэм таадаг зүгээр нууц амарга болохыг л хүссэн байгаа даа байхгүй юу. Тэгээ нууц амарга болохыг. Нөгөө нэг жинлүүрийнх ингээд нэг байх юм бол заяа одоо за энэ хүн ингээд нэг яалтчихөө унаж бүдэрж явнаа даа гэдэг чигтэй хэнийг сонгохоо мэдгүй хинтээ амьдрахаа мэдгүй юу нэг цаашаа яг юу гэхээ мэдгүй гэхдээ ингээд нэг юу гэх энэ хүний одоо юу гэж ингээд тайлбарлал зүгээр юм дээ. За нөгөө нэг ингээд нэг хэсэг бүлэг жинлэр байгаа штэ. Нөгөө нь чи ингээд нэг чамтай ингээд нэг юу hang out ихтэй амар nice заа тий hey гэж мэйл тий. Гэтэ чам жоохон ингээд нэг эргэлзээ ингээд нэг төрүүлдэг ч юм уу ямар нэг юм ингээд нэг эргэлзээнүүд ингээд нэг байх юм бол та яалтчгүй бас ингээд нэг зүүн совонго дагаарэ гэдэг хөзөр гарч ирсэн байна. За. Right. Зөвхөн цай. Тийм. Зөвлөгөө please. Энэ яалчгүй гэхдээ сонио энерги л гараад ирчлээ л дээ. За тэгэхээр анхнаасаа тэр сонирхож байгаа хүн та хоёр чинь ингээд ямар ч ингээд падлиггүй амьдрал хуучин амар аятайх ингээд нэг байсан бол яагаад ингээд нэг энд миний бичлэгийг үзэж ацаа гэх юм тийм үсттэй. Юу гэвэл дөрвийн ингээд нэг саваа гарч ирсэн боё. Үнэхээр ингээд нэг universe ингээд нэг та хоёрыг штэ хамт байлгахыг хүссэн бол заяа. Юу ч болсон бай хамаагүй одоо цаанаасаа л ингээд боломж гаргаж өгөх байсан тий. Гэхдээ нөгөө талаас ингээд цаанаасаа ингээд нэг уучраа ойлголцохгүй амар стресстэй тэгээ цаанаасаа ингээд юу гэх бит хоёр баг ирээдүйд хамт байж чадахгүй хаа гэсэн нэг юм мэдрэмж ингээд нэг аваад их юм бол энэ хүнд өөрийнхөө энерги энэ хүн өөрийнх ингээд юу гэх цаг хугацаа чадал мөнгө төгрөгөөр зарцуулаад ерөөсөө ингээд хэрэггүй тэрний орон зүг өөртөө ингээд нэтгээд өөрийгөө хайрлаад ингээд өөртөө жоох ингээд гоё одоо мөнгө төгрөгөөр зарцуулаад те бас нэг хөөрхнөөгээд яваа гэсэн ингээд хүзэр гарч ирсэн байхгүй зөвлөхөн дээр шууд утгаараа юу гэвэл яалтчгүй ингээд нэг 7-гийн ингээд нэг илд хатны илд хоёр ингээд нэг гарч ирсэн. Энийг хоёулаа юу гэж ойлгох вэ гэвэл штэ те. Үнэхээр ингээд нэг таад ингээд нэг маш удахгүй штэ те. Одоо энэ хүн чинь угаасаа бүр яалтчгүй ингээд цаанаа бүр яг нэг юм ното байгаад байгаа бол штэ те. Яа чи энийг удахгүй мэдэх болно гэж гарч ирж байгаа байхгүй юу. Маш удахгүй. So yeah. Okay. Зүгээр тэгэл хайчихгүй дөө болохгүй. Тэгээ ер нь бол цаанаа хизээ ингээд нэг юм дабл стандарттай ингээд нэг гэр бүлтэй ингээд хүнтэй ч юм уу скол нэг чам нууц амхаа болгож байгаа хүмүүс ер нь л ингээд нэг ажиглагддаг шүү дээ тий. Би л авдаг яг таад орноос юм л яг тийм хэлсэн шууд avoid the fucking all cost байх байсан баха. Имэн за. Хэлэн зорт.
Хилэн цордныхны тэр сонирхож байгаа хүн нь яг бодлого болон мэдрэмжийг хэдүүлээ ингээд нэг харцгаая. Тэгэхээр хилэн цордных нь болохоор ер нь материал ортой дийл хийж магадгүй. Гэтэ өөр ер нь бол нэг үзэр алахгүй. Гэтэ энэ бол зөвхөн fucking energy. So тийм ээ бидэнд бол stalker гарч ирлээ. Тэгэхээр ингээд нэг яагаад хүн stalker хийх ингээд нэг шаардлага гарч ирдэг гэвэл магадгүй чамд итгэхгүй байх тий. Нэгт хоёр талаараа ингээд нэг тэр хүн ингээд нэг юм чамаа ингэж л бодож лээ л да. Өөрт нь ингээд нэг хайрг баха гэдэг ч юм хатнаа ингээд доошоо ер нь өөрт нь ингээд dishonest буюу ингээд нэг өөрийгөө ингээд шаналгааж магадгүй хаа гэсэн ингээд байдалтай ингээд байж байгаа байхгүй юу. Тиймээс ингээд нэг энэ харилцаан дээр би ингээд нэг хүлээтэй ингээд байж ирсэн орон зүг хүлээснээс ингээд гараад тэгээд ингээд гацаанд ингээд нэг орсны оронд штэ тэ зүгээр ер нь амьдралаа бодоод ер нь боломж гарч ирэх юм бол явчихъя гэсэн ингээд нэг юм simple ингээд нэг юу гэх юм бодолтой байгаа байхгүй юу. Тэг ингээд бодоод үзэх та. Яг ямар тохиолдол ингээд нэг юм чамтай болцож байгаа хүмүүстэй I know би өөрөө хилэнцтэй. Тэнгүүтээ ингээд би бас нэг зүйлийг мэддэг зөө. Дийлэх тохиолдолд ямар ингээд нэг хүмүүс ингээд нэг юм тэр одоо хайп алддаг байгүй л штэ тэ. Яг ингээд нэг юм бидрээс өөртөө мэдрэл муутай зан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хаа нэг юм нэг цаанаасаа нэг unintentionally нэг юм няслаад яваад байдаг байхгүй юу. Тэ надаас хол бай гэдэг ч юм уу тэ эсвэл чи яах гэдэг нэг ч юм уу тэ нэг гэсэн ингээд нэг юм ер нь яг ярих юм бол бидрээс өөртөө болдгоо ер нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй да тэ. Тэг яалч ингээд нэг жишээлбэл тэр хүнийг үргэлж ингээд тестэлдэг те бид нар бас ингээд нэг тэхээс болох хэрэгтэй л да нэг сонирхож ирээ сайн үг гэж хүн болгоно гэж тестлээ те энийг яах гэдэг би одоо энэ үнд ингэж хэлээд үзье дараа нь энэ хүн ингээд ямар хуу реакшн гарах болмол гэж ер нь бол бид нар ер нь яриад идэг шүү дээ ер нь тэхээ болж хэрэгтэй байхгүй яалтчгүй ингээд нэг энэ хүн ингээд нэг юу гэх магадгүй чи энэ хүний ингээд нэг өөрөө ч ингээд мдээгүй байх та нэг сонин үг хэлээд ч юм уу сонин реакц ингээд гаргаад өвдөгцөн байж магадгүй байх. Тийм. Тэгээд нөгөө чинь за ингэж яхаар зүгээр ер нь цагаан альчаар шидэд ер нь болчих доо л гэсэн ингээ хандлагатайгаар ер нь чамтай харьцаад байгаа байхгүй юу? Тийм байна. Ер нь бол тэгээд ер нь чамаас аль хэзээ сонирхлаа алдаад хэлжлээ л да. За зөвлөгөө авцгаая. Ямар сонирхолтой зэрэгч вэ? Yeah, let's get some advice. Yep. Дахиад 4 өдөр. Саяас 4 өдөр гарч ирсэн бас энэ дээрээс 4 өдөр гарч ирсэн. Тэгэхээр нэг юу вэ гэвэл шүү дээ те. Үнэхээр ингээд нэг юм харилцаач амар нэг юм obsessive toxic байгаад тэгснэ ингээд нэг юу гэх нэгнийгээ баталдаг тоглоом шиг юм шиг сквал нэг fucking mind gameтэй сквал нэг юм амар ядраатай ингээд нэг байх юм бол шүү дээ те. Ингэж яхаар зүгээр харилцаа хайчгаал гэж хэлдэг байгаа байхгүй юу. Юу вэ гэвэл шүү дээ те ингэж чийш тэр нөгөө хүнч тэр яг нэг тийм хин илүү өөрийгөө араасаа гүйлгдэг вэ гэдэг тоглоом тоглоод байгаа байхгүй юу. Let's say би өнөөдөр энэ хүн ингээд нэг амар ингээд нэг юм халуухан ингээд хандан те хүүе чим нэстэ хөөх хүн шүү гэж юм байл те гэсэн маргааш ингээд маш ингээд нэг гэж мэ хэд нэг алга болцдог байвал яа харьцаад яах юм тийм үсттэй те зүг шүү үу тэгээ угаасаа ингээд юу гэдэггүй та хоёр аль талдаа угаасаа эргэлцсэн байгаа заа тэгээ нэгэнт ингээд угаасаа эргэлцсэн ингээд нэг харилцаа яадаг байвал шүү дээ те нэг эргэлцэн чигээрээ л ер нь дасаад идэв дөө тиймээс ингээд хаал гахад бол гингүү гэж гарч ирж байгаа хэлэн цаасан бол угаасаа нэг хаал гахдаг нөгөө хаалыг нэгддэг шүү дээ тэгэл заавал энэд ингээд зурлаад ах шаардлага байдаг ч юм уу ч юм уу те тийм байх гэхдээ эцсийн шийдвэрийг таад өөртөө л хэд alright номын орт
Номын ордныхны хайрын интерестийг ямар хөө байна. Та хэд fellow fireside байгаа ингээд нэг юу гэх юм харьцаж магадгүй юм байна. Бас ихрийн ордтой. Тэгээд жинлүүрийн ордтой. Тэгээд ном. Санаа зовлтгүй. За энэ бол зүгээр нэг энерги. Заавал тархалбахгүй. Яа гэвэл шүү дээ те жинлүүр ном ихэргээд энэ гурван ингээд комбинацаар ингээд нэг хүнд авч үзээд ямар хуу ингээд нэг характертай үнийг ойлгох байвал айгуу дальчгаар тий айгуу чамтаан байхтай ямар гоё фан ингээд нэг хөгжлөө ингээд байж чадна. Гэтэ жинлүүр ингээд нэг юу гэх бас одоо шудрагсны үзэр номын ингээд нэг танаа темперенс гэдэг үзэр хоёулаа доошоо гарч ирнэ гэдэг нь шүү дээ тий. Та хоёр хамтдаа байхтай амар гоё мөрчлөгтэй бас нэг жоох өвдөгчгөө дэдэг талтай байхгүй нэг тоглоом нь хурцдаг ч юм эсвэл мэдрэл муутай ингээд нэг архиталт нэг ингээд нэг ихсдэг ч юм уу тий. Тэр ингээд нэг юу гэх ингэж ойлгож болж байна. Хэрвээ энэ хүн болохоор яг ингээд нэг чамаа ингэж л одоо тийм л да. Энэ хүнтэй ингээд нэг байхаар өдөж байгаа юм шиг нэг жоо токсик харагчаад идэв юм. Тэгээд маргааш нэг л нэг юм дансаараа даркэлдэг ч юм уу те. Гэж юм гээл те. Тэгээд угаасаа ингээд нэг чантай өрөөсөө ингээд байч ихээр ингээд чи нэг жоохон хийг явах ч юм уу хийгээд идэв юм байна гэж мань хүн яагаад таахгүй одоо бодоод таахгүй чамайг. Тэгээд ер нь бол энэ хүн надад жоохон хайдаа шудраг бус хандчихдаг та. Тиймээс би ингээд ер нь за энэ чигээр ихтэй бас явсан даа чи явдаг гэж бас ингэ бодоод байхгүй ер нь бол би бол болох үзэрсэн ч бас үгүй л юм л да. Тэгээ яад бол world доош гарч ирсэн стил ингээд нэг юм циклээ хаагүй байхгүй. Гэхдээ бас ингээд нэг юм чамаг болохоор би ингээд нэг энэ хүнийг л ингээ харагдчихээн чи л ингээ ер нь бол болдгоо гэсэн ингээ нэг жоохон нэг юм гомдлсон юм яриад байгаа байхгүй юу. Тийм гэхдээ чамаас ингээд нэг амар харилцаагаа дуусгаад ер нь явчих гэхээр бас үгүй л гэж гарч ирж байгаа ч юм да. За зөвлөгөө наавал тэгээд боллоо шүү дээ. Зөвлөгөөнд болохоор ингэж байна. Сонголтгүй үедээ хизээч тгий сонголт хийгээрэй. Энэ амар сонирхолтой. За юу гэж хоёул ойлгох вэ гэж штэ тий. Хэрвээ штэ тий надад одоо инкесүр арга байсангүй буюу ингээд нэг би нэг амар ингээд нэг ганцаардаад ингээд нэг юу гин шаналаад тий надад өөр хүн олдохгүй хаа. Ер нь би ингээд нэг адгийн ингээд нэг амтан байж мадгүй хаа гэдэг ч юм. Скол ер нь ингээд нэг юу гин би ч одоо дүүрсэн ингэж ингээд бодоод энэ хүнтэй байхаас зүгээр аргагүй гэж бодож байгаа нуугийнхан байх юм бол don't fucking do it гэж хэлж байгаа байхгүй. Do not. Ойлгож байна уу? Яагаад би ингээд нэг хэлж байгаа вэ гэвэл шүү дээ тий одоо шилбэл ингээд хэрвээ ч штэ тэ энэс өөр гарцгүй болчлоо инкээс өөр аргагүй болчлоо гэдэг нэг юм гацаан ингээ орцсон үед ингээ нэг сонголт хийнгүүд штэ тэ чи яг үндэ стресс үедээ сонголт хийсэн байгаа байхгүй юу тэ нэг одоо бодоод үзэл та одоо чи өөрхөн одоо үнцнийг нэг мэдгүй байна л гэсэн үг байхгүй яач ч утсан тэгээ угаасаа бас өөрхөн бас асуудлыг бас ингээ нэг олж харахгүй байгаа гэсэн үг одоо бас яг эсрэгээрээ ингээд нөө байгаа номынхан байж иж магадгүй нөө за оргуугаас охинтой дээр гээд энийг ингээд юуцсан хадгалж идэ тэгээд одоо өөр энэ тэндгүү ингээд нөө жоохон аялж ингэж нөө нэг ялгуу энэ хүний харж гурван ширхэг аяга харцсан байж байгааз тэнгүүтээ ингээд нэг хүрээ альма бата чимгээ гэдэг хүмүүстэй зэрэг харьцаж байгаа номынхан байгаа. Тэгээд энэ хүн чинь болохоор штэ яг үндэ чиний ингээд нэг last option байх юм бол бас битгий энэ сонголтыг хийгээрэй л гэж гарч иржлээ л да. Зөв юм чин өөрөө ингээд нэг цаанаасаа ингээд the flowness буюу урсж яах ингээд хэрэгтэй байдаг. Хэрвээ ингээд нэг кинчи энэ харилцаа нэг л одоо байхыг хүсэхгүй ч юм уу ер нь бол нэг тохгүй ч юм эсвэл нэг ер нь дими гэж бодчихвол хинийхэн цагааг өрөөд яах юм те ингээд нэг аль алинда дараачихсан боломжийг болоод салах хэрэгтэй шүү гэсэн ингээд нэг сонирхолтой зөвлөгөө гарч ирлээ.
За тэр яах вэ? Матриартны тэр нэг хайрын интерес нь яг юу вэ? Тийм. Тэгэхээр та тийм зарим нэг нь болохоор ингээд нэг хоньны ортой дийл хийж иж магадгүй, мэлхийн ортой дийл хийж иж магадгүй. Тэгэхээр энэ хүний ингээд нэг юу гэх чамааг их ингээд бодол нь болохоор юу гэж гарч ирж байгаа вэ гэвэл чамааг ингээд нэг юу гэх санхүүгийн хувьд бол амар одоо өөртөө итгэлгүй хүн гэж хараад байгаа байхгүй юу? Аха. 9 ингээд нэг зоос ингээд доошоо. Тиймээс ингээд нэг чамаа ингээд ажлаас өөр боддггүй л гэж юу нь бол бодоод байна л да. Пэйж ингээд зоос буюу. Одоо пэйжийн зоос usually ингээд нэг таарад үзэр хамгийн жижигхэн мөнгөний энерги байхгүй. Гэхдээ энэ ингээд нэг зоос ингээд харах юм бол яг өөрт байгаа сүлийн ингээд пэни буюу ингээд зоосоо барьсан ингээд юу н за яах вэ хөл гэж бодсон л байгаа даа. Харга нар бодоход. Гэхдээ нөгөө талаас шүү дээ. Мань хүн ерөөхдөө бол ингэж л ингээ хараал юм л да. Emperor үзэр гэж харшин чамаг. Юу гэж байвал за гэхдээ ер нь бол амьдралах хоёр нь босгоод ер нь явчих чадхаар ч юм уу те ер нь бол этрэ гэж хараад байгаа байхгүй. Тэгээд мань хүний бодол мэдрэмж нь болохоор ингээ нэг чамтай яг урт хугацааг өнөөдөр ингээ одоор харахаас илүүтэйгээр зүгээр ер нь чамаа ингээ тестлж үзэж байгаа байхгүй юу? Тест. Тэгээ саунд карт ингээ нэг доошоо гарч ирсэн. Тэгээд ингээ нэг 5-ын аяхтай хамт энэгээр хоёулаа юу гэж ойлгож болох вэ гэж штэ те. Нэг бол энэ хүн өөр амар депрессив ингээ амар аз жаргалгүй байгаах. Тэгээд тэрийг ингээ нэг чамлуу ингэж нэг чигчиж магадгүй. Одоо юу гэж ойлгох вэ гэж штэ те. Яа амьдрал амар хэцүү байна. Энэтрэ гэж мэл те. Тэнгүүтээ хүн болгон л адилхан шийдчихсэн гэдэг нэг юм босод хүмүүстэй адилхан да гэдэг ч юм нэг юм бас нэг мэдрэл матай бодолтой хүмүүс байдаг да. Тэнгүүтээ ингээд нэг шалтгаан нь одоо муу шалтгаан чи болчдаг ч юм те. Эсвэл одоо чи тим ингээд нэг мань хүнд ингээд харагдаж байгаа байх. Энд чи яг зоосны хоёр талаар явж байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд нэг юу гэх why not ингэж нэг юу гэх батаре аягаар ингээд нэг хөрхөн романс ингээд бас байж болохгүй ч те. Энэ болохоор нэг юу гэх нэг тинейж романс гэж яддаг штэ нэг гоё жоохон драматик залуу халаа хүмүүс. Тиймэрхүү ингээ романсаар ингээ нэг гин чамлуу ингээ хандж байна. Тэгээд гихтээ ингээ нэг ялтчихвол эцсийн шийдвэр буюу одоо нэг шийдэл хүргэх ингээ цаг нь болсныг мэдж байгаа мөртлөө яг шийдэл хийхгүй гэж гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо юу хүсэн ч үгүй те. Яг магадгүй зүгээр энэ хүнчтэй хийж гисэн тэр айдсан зөв бэлэн болоогүй хөө харилцаанд ороход. Тийм болооч тэр угаасаа нэг шийдэлч ингээ байхгүй, бодсон ч юм байхгүй, тэгэл байж лээ даа л гэсэн ингээ харилцаа хийж бас магадгүй бах. Зөвлөгөө авч өгье. За тэгэхээр зөвлөгөө хоёр өгдөж байгаа шүү. Тоос юм аа. Нэг л юм байна гэж. Шал өөрөөр боддог байж. Хэрвээ штэ те энэ харилцаа ингээд нэг чамайг эргэлзээнд оруулаад заа. Тэгээ ингээд чамаа ингээд нэг ямар ч ингэ happiness-гүй ингээд байлгаад тэгээ чиний нэг юухийн одоо finance ч юм уу мөнгөний тал дээр ч юм уу бусад юм дээр ингээд нэг юм одоо тогтвортой бас ингээд нэг өөртөө ингээд nice ингээд байгаа байдлыг чинь independent байгаа байдлыг чинь ер нь алж авах юм бол шууд утгаараа дуусах гэж гарч ирж энэ харилцаа бүхлийн өдөр 8 аяхтай. Тэгээ юу вэ гэвэл зүгээр л нүдэ анаа л урагшаа. Яагаад вэ гэвэл ч тэ ингээд анханасаа нэг юм яах гэдэг нь мэддэхгүй болсон ч юм эсвэл нэг юм шийдэлгүй болсон юмнуудыг шийдэлтэй болгох ч өөр хамгийн түүхтэй нөхгүй юу. Тэрний орн зүгээр хайцсан амар байд юм дөө. Тий. Тэгээ гол асуудал нь юу вэ чамаа ингээд нэг юм амар ядраагаа чамаг амар unhappy байлгаад тий ингээд ер нь бол нэг чи нэг өмнөөс нь нэг аав ичгэн юм шиг ингээд нэг хариуцлага өгөөд байгаа юм шиг мэдрэмж авах юм бол тий шууд энэс холдоол гэж гарч ирж байна л да. Гэтэ эцсийн шийдвэр бол мэдээж боломжтой чиний гарт. За тэр яг комфорт. Комфортны хайрын интерес буюу сонирхож байгаа нэг харцгаая.
Одоогор бол мань хүн бүр амар хүлээлгийн байр суурьтай байгаа даа байхгүй юу. 7-г ингээд зоос заяа. Тэгснээр ч тэтэ ингэж л байна да. Ер нь бол ингээд нэг ойлгочээ. Энэ баатрийн сава баатри аяг хоёр гарч харж байна. Usually энэ хоёр энүүнтэй ингээд нэг комбинацолж ингээд гарч ирэхээр юу болдог вэ гэвэл зүгээр л шархалсан зүрхтэй. Тэгээ угаасаа нэг юу гэх хүн чинь ингээд нэг шархалчгаараа ингээд нэг баар орж ингээд хүмүүстэй нэг удаг да тавь текила авгаал тий. Тэгээ орой нэг амар hopeless horny hoe мод дээр тавьчаал нэг зүгээр нэг хийгээд идэг да. Ааха. Яг тийм энерги واخгүй basically. Тэгэхээр ингээд нэг бодоод үзье. Хэрвээ ингээд нэг тэр хүн ингээд шархалцсан байгаа за. Тэгэнгүүтээ бас стил ингээд нэг юм одоо X-Max ингээд санаал ингээд буцаж очихыг хүсээл те. Энэ тэр ингээд нэг байх юм бол заяа. Чи тэр үний хувьд бол хизээч ингээд нэг юу гэх юм priority буюу чухал байгаагүй. Чи тэр хүний хувьд бол зүгээр side quest л ингээд байсан байна гэдгийг ойлгож болж байгаа байхгүй юу. Хэрвээ таад ингээд нэг хүний 2 дахь ч юм уу 3 дахь ч ингээд болмооргүй байвал заяа. Тэгээ тэрнээсээ болоод ингээд нэг нуруунд дээр хамаг ачаа өрөөл нэг амьдрах байгаа нэг жоохон хэцүүдүүлэх гээд байгаа юм шиг мэдрэмж ингээд байх юм бол штэ те зүгээр л бол гэсэн үг. Зүгээр л бол. Магадгүй тэр хүн ингээд нэг юм за би өнгөрснөөс ингээд ангижирсан би амьдралаа гоё болгоцсон. Тэгээ тэгж хэлж магадгүй. Тэгвэл чи асуухгүй. Чи ангижирсан харилцаанд ороход ингээд нэг бэлэн байгаа юм бол штэ те одоо яагаад харилцаанд орчихгээд болохгүй ингээд үгүй би ихтэй ингээд цаанаа нэг зүйл ингээд бэлэн биш би өөргөө хийж юм би скол ингэ чинь тэгж ингэ нэг шалтгаан тооч штэ тэгвэл хайчихгүй шалтгаантай наад окей гэтээ яг зөвлөгөө авч өгөө за alright шууд утгаараа муу. Шууд утгаараа. Угаасаа ингээд нэг юм чамайг сонирхгүй байх, чи ч гэсэн нэг сонирхгүй байх. Тэглээч угаасаа мажиш ингээд доошоо гарч ирнэ гэдэг нь шүү дээ. Та хоёр ингээд нэг ямар ч ингээд нэгэндээ интерест авахгүй. Зүгээр ингээд нэг юм we been fucking тэ we been мэдрэл муутай гэл яваалах юм бол яваал гэдэг байхгүй юу. Тийм. Тиймээс ингээд нэг кармагаа нэмж ингээд зузаалмааргүй л зүгээр шууд яв. Окей. За хамгийн сүүлээ загас. Одныхны тэр сонирхож байгаа хүмүүстэй харьцаа. Oh, okay. Shit. Энэ яг загасны орлохоор яг яалтчгүй ингээд нэг яг нэгдсэн байдлаар шалгалтанд ингээд нэг орж ирж байна. Нэгдсэн байдлаар тест нь ингээд орж ирж ингэж орж ирж байгаа байхгүй юу? Шудраг усны үзэр заяа. Тэснэ higher fund буюу ингээд нэг амар гоё ингээд нэг 2 өдөр дээшээ гарч ирж байгаа байхгүй юу? Хайнаас нас читгэр үзэр. Тэр хэдүүлээ ингээд нэг юу гэх юм ойлгоцгоё. Hold on. Хэдүүлээ ойлгоцгоё заяа. Хэрвээ штэ те. Та заяа. Энэ хүнтэй ингээд урт хугацааны ирээдүйн ингээд харж чадаа заа. Энэ хүн чинь ч гэсэн бас тэрийг ингээд нэг батлаад ингээд нэг юу гэх одоо доктортойгоор ингээд дээш ингээд өсөж ингээд хөгжөөд ингээд хөрхнээгээд ингээд явж явах юм бол энэ бол яалтчгүй урт хугацааны харилцаа болоход why not гэдэг нэрэг байхгүй. Гэтэ гол нь энэ хүний яаж ингээд нэг таних байг үл штэ те. Чиний boundary буюу тавьсан хилийз гарч хүндэлдэг. Чамаа ингээд нэг ойлгодог. Тэгээ no more fucking what ингээд нэг өөр хүмүүстэй ингээд нэг харьцахгүй үржгүй ингээд чамлан ингээд анхаарлаа хандуулж байгаа тий. Хоёлоо ингээд нэг хөрхнээг яа нэтрэг гэж байгаа ингээд нэг тохиолдол why not гэхгүй. Тэгээ таад ямар ч лээсэн ингээд нэг мэлхий жинлүүр өхөр ингээд нэг матар гэсэн ингээд бас олсоо хоног гэсэн 5 ерхий мейжер ингээд үзэр гарч ирсэн. Эдэртэй ингээд дийл хийж магадгүй. Гэтэ энэ бол зөвхөн fucking энерги заяа. Doesn't give a fuck.
Тэгээ одоо жишээлбэл яг ингээд нэг үгийн яг чамтай л яг урт хугацааны яриад таарч та. Ер нь чийл ер нь ингээд нэг үгийн асаа харьцаад ер нь чамааг ер нь ингээд нэг урттай хөрхөө ингээд нэг бит өөр ингээд гоё коммитмент буюу гоё доктортой гоё үргэлжлэх хийж чадна гэдгийг ингээд нэг мэдрүүлж чадсан тэрийг баталж чадсан ингээд нэг хүн чинь ингээд байх юм бол окей баяр хүргэе. Эсэргээрээ штэ те ингээд нэг юм цантай ингээд зөвхөн ингээд нэг intimacy буюу sexes өөр юм хийдгүү ч юм уу эсвэл ингээд нэг амар токс мокс ингээд байдаг юм харилцаад удаагүй ээж ингээд нэг мэдрэл мотой ингээд нэг түл одоо ураашлдаг те ингээд нэг хоёр яг одоо ингээд нэтр гэж жоохон те. Тэгээ бас ингээд нэг чиний ерөөсө хэл хязгаарыг тоодгоо ч юм уу нэтр ингээд байх юм бол штэ те. Яа энэ харилцаа бас ингээд нэг лартмагийн харилцаа шиг бас болох боломжтой болж байгаа байхгүй юу. Тиймээс энэ ялчгүй загасны орлынхаа яг нэгдсэн байдлаар одоо нэг шүүлтэнд орж байна. Тийм. Тэг ингээд нэг алиг ингээд сонхоос ингээд шалтгаалаад одоо нэг юу шүү дээ. Гой токсик үерхлээ үзэхүү эсвэл гой үерхлээ үзэхүү гэдгийг л тэгэл одоо харан да тий. Тиймээс би юу ай зөвлөх авч гээ. Энэ дээр энэ за хэдүүлээ зүйлийг анзаарай. Ямар нэгэн зүйлийг бүтээхийн тулд ямар нэгэн зүйлийг заавал устгах хэрэгтэй. Ялангуяа одоо ингээд бодоод үзье. Энэ дээр ингээд 10-ын аяар заяа, боолын аяар заяа, flowers гэх бүр амар гоё гурван зүрийн комбинац гарч ирсэн байгаа байхгүй юу? Үнэхээр гоё хайр, үнэхээр гоё ингээд нэг урт хугацааны зүйлийг бүтээхийн тулд олон жил үргэлжлсэн нэг юм кармик ингээд нэг юм лагааны харилцааны ингээд хэлхээ гэж ядсан шүү дээ. Нэг юм одоо шилбэл нэг анханасаа ингээд сексэс эхлэх ер нь секс бенефит болчдөг ч юм уу эсвэл анханасаа ингээд нэг сичуэйшншип байдаг ч юм уу яах гэдэг мэдэгддэггүй энэ мэдрэл мотой ингээд нэг хүний одоо нэг энерги таслах хэрэгтэй байхгүй. Хэрвээ тэр хүн чинь шүү дээ яг нэг юм яг чиний хуучаа харьцчихсэн хүмүүс шиг л ингээд нэг ийм л ингээд нэг хүн байх юм бол шүү дээ зүгээр салаавч өгöd явах хэрэгтэй байхгүй. Эсвэргээр шүү дээ чиний одоо харьцаж байгаа хүн чинь ингээд гинт ингээд нэг амар нэг тийм сонин тухгүй юм шиг тэгтээ ингээд нэг гоё юм шиг мэдрэмж байна да. Тэр тухгүй мэдрэмж нь юу гэвэл тэр хүн илүү доктортой илүү урт хугацааг харсан л ингээд хүн ингээд нэг чам тухгүй мэдрэгтэй нарахгүй яад бол ч олон жил нэг мэдрэл мотой токс харилцаагаар явцсан тохиолдолд тэр ингээд токс гэдэг зүйл нь өөрөө чамд дефолтороо амар гоё санагддаг байхгүй юу. Тэгээд яг чамдгүй драмал орчод байдаг. Эсвэргээрээ шүү дээ чамд тухгүй мэдрэгдэнэ гэдэг нь тэр чинь цоошин энерги гэхгүй цоошин хүн гэсэн үг. Одоо шийдэл чамтай илүү уртыг хардаг те чи урт хугацааны харилцааг ерөөсөө ингээ экспириенс хийж байгаагүй бол ийм урт хугацааны харилцааг экспириенс хийхээр ирсэн хүн чинь өөрөө чам тухгүй санагдах нь аргагүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу. Тиймээс ингээд юу гин чи яалтчгүй энэ харилцаа одоо энэ сонирхож байгаа хүн чинь ингээд юу гин тест яваад байна да. Нэг бол чи амар мэдрэл мотой хүнийг нь сонгоно. Нэг бол одоо энэ загсны ордынх чи 2 хөвгт захгүй 50 те 50% нь штэ мэдрэл мотой хүнтэй байна. 50% амар гоё хүнтэй байна. Окей. Гэтэ яг гоё хүнээ ч юм уу ингээм амьдралаа гоёр ингээд сонгохыг хүсэж ивэл тэр өнгөрсөн ингээд нэг харилцаанд дэр байж исэн нэг юм одоо давтагддаг одоо мэдрэл мотой токс ингээд нэг гайнер ч юм уу охтууд ч юм эдрийг тасалж сурах хэрэгтэй байхгүй. Тийм бай гээд. Бодоод үзэл та чи өдрийн төгсгөлгээд одоо ийм байдалд хүрчдэг бол за одоо let's say ямар тохиолдолд иймэрхүү байдалд хүрдэг байвал би энэ охин би энэ залууг засаж чадна гэдэг ч юм аа те. Би бүхнээ зориулт морлно гэд ингээд саваад ингээд нөгөө зөвлөг өөрчлөлтдөг болж штэ те. Тийм хүн ингээд яг тиймэрхүү маягийн хүнтэй чи өнөөдөр харьцаж болж штэ те. Тэр хүнээс салах хэрэгтэй байхгүй юу те. Бай гээд. Эсэргээр штэ те ингээд нөгөө чи яалчгүй цоошин ингээд нөгөө амар гоё ингээд урт хугацаа ингээд нөгөө яаж чадах. Тэгээд тэрийгэж гисэн баталж чалж байгаа амар хөөр хүнтэй ингээд харьцаж байгаа бол яагаад болохгүй гэж. Гэтэ өдрийн төгсгөл гэдэг штэ те. Монголд бол зөвхөн чиний гарчуу заяа. Alright, энэ ингээд нөгөө хамгийн сүүлийн ингээд нэг 2 сарын нэг байлаа. Тэгээд хувийн уншлаг авахар сонирхолтой хүмүүс байх юм бол ч гэдэг миний вебсайт руу ороод hey гэж цагаа аваарай. За бакачка бай.